Сайн байна уу? Welcome back my channel. Энэ удаагийн дугаард та бүхэнд Итали хоолны тогооч Жанта гомон хэрхэн хийх аргыг хуваалцуулнаа. За юуны өмнө сармис 455 ширхгийг жижиг ширхтээ ирчээд сонг нь 0.5 хагас эсвэл 1 ширхгийг жижиг ширхтээ ирчин. За дараа нь ногоон сонг нь урт ногоон сонг нь за тэгээд бууцаа бас угаагаад 2-3 багц угаачна. За дээрэс нь өргөс тэмхийг 1 ширхгийг ингээд 5 см-тайгаар нарийн ичсэн байгаа. За тэгээд хайрлын тавг халааж агаад сармсаа хийгээд тусдаа шаргал өнгөтэй болтод хайрж агаад за дээрэс нь сонг нь хийгээд сонгоноо бас дажгүй шаргал өнгөтэй болтод хайрна. За дээр нь бол давс персис байгаа. За тэгээд өхрийн мах эсвэл хоньны мах жижиг ширтээ ичээд хийчин. За өнийгээ давс перцээр амтланаа. За тэгээд махаа сайхан болтол нь хуураад өгнө. Тэгээд соёс сусныг хоолны албаг. Хоолны арх 1 хоолны албаг. Хоолны мэрийн 1 хоолны албаг. За тэгээд самжан 1 хоолны албаг. Чүнжан гэдэг хар өнгийн жантагом дэрэлдэг жам байгаа. За энийг 2 хоолны албаг хийгээд сайхан махтаага холиод өгнө. За дээрэс нь бол 0.5 аяг ойролцоогоор 150 мл ус хийн. За ерөнхийдөө ингээд бэлэн боллоо. Тагийн тоглолоод орчихно. За өөр хайрлын тавганд халуун усан дээр паста хийгээд бас давсаа хийсэн байгаа. За тагийн тагалж тавиад 7 минут дунд гал дээр болгоно. За тэгээд шөлөө нэлээд сайхан уугаад гоё болсон байна. За тэгээд баг зэргийн хатуу гурилан дотроо хэтэрхий түүх ясан байвал баг зэрэг усаа хийгээд тэгээд давсын баг зэрэг амталж агаад ирээд утчаал нэмж болно. За өн дээр бас перцээ хийгээд олив тус хийгээд тагийн таглаад за ойролцоогоор 8 минутанд болдог спагетти байгаа. За тэгээд сайхан утгаад жоо шүлэн ихтэй тэгтлүүдийн тосоо хийгээд халаар бол сайхан өтгөн болоод эхэлдэг. За тэгээд ингээд спагеттигоо маань бэлэн болсон учраас тавглаа явуулъя. За түрүүчийн махны соус. За энийг бас тавглаад. За почтыг хийсэн. За почтыг бол дараагийн бичлэгтэр оруулахад бол та бүхэн бас сонирхоод үзээрэй. За түрүүчийн ирсэн өргөс тэмх. За ачаад угаасан бууцаа байгаа. Гүнжтэйгээр цэцээд. За ингээд хоол маань бэлэн боллоо. Амтлаад үзье. За почтыг доторх нь бол үнэхээр тасархай байна. За гомгоо авсаад үзье. За соус нь үнэхээр гоё. Маш гоё зөгтөж байна. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. За тэгээд эрүүл авштай авах номыг маань сонирхорой. Японы өндөр зэрэглэлийн зочид буудал ресторануудад 10-аад жил ажилласан мэргэжлийн тогоочор ажиллаж тэнцвэртэй хоолны олон улсад идэвхжлэгдсэн эксперт болох хоол зүйч, шеф Эрдэнэ эрүүл ав өвчтөй ав номоо уншигчдын хүртэл болголоо. Зохиогч энэ номороо сүүлийн 8 жил Япон, англи хэл дээр уншсан 100 гаруй орчин үеийн судалгааны баримтат бүтээл бестселлер номуудаас олсон мэдлэгээрээ 250 нүрт багтаан уншигчдын эрүүл мэндийн хөтөч болгохоор зорж инхүү бүтээлээ тойрвжээ. Эрүүл ав өвчтөй ав гэдэг ном нь бол эрүүл амьдралын цогц хөтөч ном болсон. За тэгээд энэ дээр бол өвчин өрөвсөл, тэгээд хоол, шим дижээл, дасгал хөдөлгөөн, нойр, тэгээд эдгээр гол зүйлүүдийг одоо хэрэгжүүлэхэд юу хэрэгтэй вэ хэмээл сэтгэл зүй, дадал зуршлын хүчийг бол ашиглаад тэгээд сүүлд нь ингээд амьдрах урлаг гэдэг бол ийм 5 бүлийг багтааж оруулсан байгаа. За тэгээд энэ бол 2 аавын жишээн дээр хүмүүс бол эрүүл аавын өсөн дэвших сэтгэлгээг ингэж өөртөө хөвшүүлээд тэгээд ингээд амьдралаа эрүүлэр шийдэх, эрүүл амьдралын хэм маягийг өөртөө хөвшүүлэх тийм аргуудыг бол ном 2 аавын жишээн дээр бол ингэж авч бичсэн байгаа.
За түүний номын ерөнхий редактораар шинжлэх ухааны доктор профессор Хүнсний аж үйлдвэрийн гавьяат ажилтан Монгол улсын гавьяат багш Цэцгээ ажиллажээ. Номын зохиолч Эрдэнэ Шефу Эрдэнэ гэх нэрээр сошиал сувгаар олон нийтэд эрүүл зөв хооллолт, эрүүл амьдралын дадал хэвшлийг түгээдэг. Тэрээр 2012 онд Япон улсын Хагуро их сургууль, 2016 онд Сайтама мужуулан Токио хотын Дайто Бунка их сургуулийг дүүргэжээ. Япон улсын хөдөө аж ахуйн холбооны Natural Food координатор мэрэгжил эзэмшиж олон улсад заах хэрэгтэй. За Япон улсын мэрэгжлийн тогооч үнэмлэхдээ олон улсад өөрийгөө таниулж батлан харуулсан Монгол хүмүүсийн нэг төлөөлөл юм а.